Суралцагч цум маяны хүрээнд Өндөр хангаа сумын засаг даргын тамгын газар соёлын төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгтэй хамтран морин хуур, гитар, укулеле хөгжим, даамын сургалтыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, сурагч багш бэлтгэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг АСТV авраг, даамын холбооны мастер, дэлхийн шүүгч улаан хөв болон залуу хөгжимчдийн олон улсын уралдааны шагнал мөн даамын дугуулангийн анхан дуун чатны хичээл зэрэг 2 сурах бичгийг агуулга үзэж судалсан мөн сорил тэмцээн зохион байгуулж 50 сурагч хамрагдаж аврагуудаа шалгаруулахад анхан чатны ангилалд 1-р байр Мөнх оргил, 2-р байр Даваа баяр, 3-р байр Ган Эрдэнэ, дуун чатны ангилалд 1-р байр Шин сайхан, 2-р байр Цэгэн Даюуш, 3-р байр Төгс баяр тус тус эзлэн амжилттай оролцлоо. Сургалтын хүрээнд сургуулийн дотоод байрны сурагчдын дунд бага анги дунд алхах анги гэсэн төрлөөр даамын тэмцээн зохион байгууллаа. 43 сурагчид хамрагдаж аврагуудаа шалгаруулахад бага ангийн төрөлд 1-р байрыг Ариун дайр, 2-р байрыг Сансар дүүлэн нисэх жаргачаас Сүрэн жамц, 3-р байрыг Нинжин сайхан, дунд алхах ангийн төрөлд 1-р байр Шинод, 2-р байр Бадам цэцэг, 3-р байр Буц цэцэг, 4-р байр Төгс баяр. Даамын сургалтын хүрээнд даамын сурагч багш бэлтгэх арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтад цэцэрлэг албан байгууллагын 9 багш ажилчид хамрагдаж даамын 2 цаг 2 програм дээр хичээл заах, анхан дуун чатны сурах бичиг ашиглан бодлого бодох арга зүйн зөвлөгөөгч ажиллалаа. За сайн байна уу. Ингээд аймагаас ирсэн 100 бодол даамны сурагч багшийн сургалтанд амжилттай суулаа. За энэ сургалтаар 100 бодол даамын тухай хичээлүүдийг үзээд за мөн 100 бодол даамны хүүхдүүд дундаа 100 бодол даамны тэмцээнийг хэрхэн явуулах уу, ямар програмыг яаж ажиллуулах уу гэсэн програмын сургалт тавлаа. Цаашлаад сумынхаа сургуулийн хүүхдүүдэд ингээд 100 бодол даамыг сургах сертификат авсан. За тэрэндээ маш их баяртай байна. За ингээд аймагаас ирсэн багш нартаа маш их баярлалаа. Намайг Батөрүүл тогтоо болон гэдэг. За би ингээд даамын сургалтанд явснараа өөрийнхөө мэдхгүй байсан даамыг ерөөхдөө бол маш олон талаас нь харсан. Тэгээд ерөөхдөө бол даамыг хэрхэн нүүх талаар онолуудыг ерөөхдөө бол илүү гүнзгийрүүл сурсан. Өөрийнхөө мэдхийн түвшнийг маш дээш нь ахиулсан гэж би өөртөө бодож байна. Тэгээд ерөөхдөө бол даамны тулгуур тэгээд өгөөш гээд маш олон зүйлсийг ерөөхдөө бол бодож байснаасаа илүү өгөхийг ерөөхдөө бол сурсан. За тэгээд цаашид бол даамыг илүү ихээр сурж мэдэж ерөөхдөө бол ямар нэгэн заавал амжилт гаргах талаар бодож байна.